Та нэг өдөр нүдээ нээгээд хартал давчуу авсан дотор сэрүүл явах. Хинж таныг сонсож чадахгүй харах үед та өглөө хүлээн ганцаараа хэвтэн гэж бодохоор төсөөлөхөд чи амар байгааз. Тэгвэл энэхүү бичлэгээрээ 18-аас 19-р зууны үед хүмүүсийг донсоолгосон амьдараа бушлагдах үе гэсэн айдас болон амьдараа бушлагдсан нас барахаас сэргийлэн зохион бүтээсэн авснуудын талаар мэдээлэл бэлтгэлээ. Subscribe дараад тухлан сууж үзээрэй. Дэлхий дээр секунд тутамд 2 хүн нас ордог. Бичлэгийг минь үзэж эхэлснээс хойш ихэд аль хэдийн 80 хүн нас орсон байна гэдээ. Тэгвэл энэхүү нас барсан хүмүүсийг оршуулах төрөл бүрийн хэлбэр байдгаас бошилхан дэлхийд төдийгүй Монголд ч хамгийн түгээмэл оршуулах зан үйл билээ. Хамгийн анхны бушлан оршуулах зан үйл 100 мянган жилийн тэртээс эхэлсэн хэмээн судлаачид үздэг байна. Одооных шиг ангаах ухаан сайн хөгжөөгүй үедэд хүнийг комонд орсон болон жинхнээсээ нас барсныг нь ялгаж чадалгүй амьдаар нь бушлах тохиолдол их байжээ. Ялангуяа 18-аас 19-р зууны үед хоолор гих өвчний дархалтанд өртөн комонд орон ухаангүй байгаа болон нас барсан хүмүүсийг ялгаж чадалгүй амьдаар нь бушиж байгаа талаар сонин сэтгүүл эмч нарын тайлан мэдээний их бичигдснээр энэхүү айдас тухайн үедээ дээдсэхтэй хурж эхэлжээ. 19-р зуунд Английн нийгмийн шинжлэгч болох Вильям Тэп хүнийг амьдаар нь оршуулах талаар маш их санаа зовнин судалдаг нэгэн байсан бөгөөд тэрээр хүмүүсийг амьдаар нь оршуулсан 149 тохиолдол амьдаар нь задалсан 10 тохиолдлын талаар судалгаа хязтай олж мэджээ. Тийм ч учраас тэрээр 1896 онд Лондонд амьдаар нь оршуулахаас урьдчилан сэргийлэх нийгэмлэг хүртэл байгуулж ижээ. Мөн энэхүү үед Америкийн анхны ерөнхийлөгч болох Жорж Вашингтон ч мөн адил амьдараа бушлагдахаас хайхайцтай байсан. 1799 онд нас барахдаа тэрээр өөрийнхөө цогцыг тэр дорн бушлалгүй нас барсныхан дараа 3 хоног хүлээхийг зорилгодож ижээ. Энэ бол түүний амьсгал хураахаас өмнөх хамгийн сүүлчийн хүсэл байсан гэдэг. Амьдараа бушлагдах айдас нийгэмд нийтлэг болохын хэрээр үүнийг сэргийлэхийн тулд төрөл бүрийн авсны загварыг зохион бүтээж эхэлжээ. 1800 онд Герман гэхэд л 30 төрлийн аюулгүй авсны загварууд зохион бүтээгдсэн байдаг. Хамгийн нийтлэг загвар нь газар дээр байгаа хүмүүстэй холбоо тогтоож болохуйц ямар нэгэн зүйл суйрлуулах үйжээ. Та бүхэндээ тухайн үед бүтээгдэж байсан аюулгүй авснуудын загвараас сонирхолвол. Анхны аюулгүй авсыг 1798 онд Германд Дюк Фердинанд гэх хүн өгөхөөс өмнө өөртөө зориулан зохион бүтээлгсэн байна. Түүний авсанд гэрэл нэвтрүүлэх цонх агаараар хангах агаарын хоолойг суйрлуулж тагийг нь хадаасаар хадахын оронд цоож суйрлуулжээ. Мөн тухайн үед буюу 19-р зууны үед хамгийн түгээмэл аюулгүй авсны загвар бол хонх булшин дээрээ тогтоох байлаа. Хонхонд бэхлэгдсэн нарийн улсыг газар доогуур хийж авсны нүхээр оруулан нас барсан хүний гар хүлэнд уйдаг гэжээ. Ингэснээр нас барсан хүн гинэт сэрэх тохиолдолд хонх дуугарган хэмээн үздэг байлаа. Мөн аюулгүй авсны загвар зохион бүтээгчид өөрсдийн биен дээр хүртэл авсаа зуршин үзүүлдэг байв. 1868 онд Германы загвар зохион бүтээгч Франц Вестер авсан дотор байгаа хүн авснаас өөрөө гарах боломжтой авсыг зохион бүтээжээ. Энэхүү авсан дотроо мөн хоол, унд нөөцлөн хадгалах агуулгатай учраас авсан дотор байгаа хүн нас бараагүй сэрсэн тохиолдолд өрсөж өгөх аюулд өртөхгүй юм. Тэрээр энэхүү авсаа танилцуулан үзүүлэх үеэр 600 гаруй хүн 50 цент төлөн үтсэн бөгөөд Вестер өөрийн биеэр авсан дотор орж булуулан авснаасаа өөрөө гарч үзүүлсэн байна. Тэрээр хэдэн цагийн турш авсан дотроо байж үзүүлэх хэмээн бодсон боловч үзэгчид түүнд маш их санаа зовн сандарч байсан учраас төлөвлөсөн цагаасаа эрт авснаасаа гарч үзүүлсэн байна. Тэгвэл амьдараа болуулах үед хүний биед яг юу тохиолдох юм болоо? Хамтдаа багахан судлая. Хэрвээ та амьдараа болуулвал амьд гарах магадлал бараг л 0%. Дундаж авс 886 литр багтаамжтай гэж үзэх юм бол танд ердөө 164 литр хүчил төрөгчийн нөөц байгаа гэсэн үг. Хүн дунджаар цагт 23 литр хүчил төрөгч зарцуулдаг гэж үзвэл танд ердөө 7 цаг амьсгалахаагаар л үлдсэн байна. Даанч шорондоор болуулсан хүн паниктаж сандарснаасаа болж амьсгаадан хүчил төрөгчөө хамаагүй хурдан дуусгах нь лавтай. Тэгвэл энэ дэлхий дээр сонин содон Гиннесийн рекордонд ч мөн адил амьдараа бушлагдсан рекорд байдаг байна. Амьдараа хамгийн удаан бушлагдсан дээд амжилтыг Жофф Смит гэх англи хүн эзэмшдэг байна. Тэрээр 1998 оны 8 дугаар сарын 29-нд амьдараа болуулан бүхэл бүтэн 147 хоногийн дараа гарч иржээ.
Жеф өөрийгөө завгийн байлгахын тулд зурагт гар утас ном зэргийг аван бушруулсан бөгөөд агаар жуулалтын нүхээр хоол ундаа дамжуулж хүмүүстэй харилцаж байжээ. Та бүхэндээ сонин сонирхолтой мэдээллээс их биш, багч биш зөсөн хуваалцлаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.